За өнөөдөр би Эрдэнэт 5 толгой станцуудын хөгжлийн асуудал яасан талаар та бүхэнд мэдээлэл өгье. За олон хүн чатаар бас надаас энэ асуудал юу болсон бэ гэж асуугаад байгаа учраас би тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн юм аа. За төрийн өмч аж ахуйн нэгжүүдийн хөгжлөх асуудал засгийн газраас их хурлд өргөн баригдсаныг та бүхэн мэдж байгаа. Тэрэн дотор улс орны амин чухал стратегийн салбарууд болох эрчим хүч 5 толгой Эрдэнэт гэсэн энэ том аж ахуйн нэгжүүдийг хөгжлөх саналыг оруулсан байна. Тэр дотор мяч явж байгаа. Манай иргэний агарын ганц тээвэр шүү дээ. Далаад гарцгүй улсын хувьд бол бас чухал асуудал. Тэгээ энэ үлдсэн байгаа улс орноо авч явж байгаа том аж ахуйн нэгжүүдэд шашин харуулах, хөгжлөх, баг-багаар хомслох гэсэн ийм санаатаагаар бол хөгжлийн асуудлыг оруулж ирснийг та бүхэн мэдж байгаа. Яц шуулганаар хилцэгдсэн хилцэгдээд уг асуудал хаврын шуулганд хилцэгдэхээр хойшлогдсон байна. За хилцэгдэх үед бол олон гишүүн тухайлбал одоо сайн зориг, сандаг очоор, мөнх баясгалан, бат сүмбэрл, амар сайхан гэд гишүүд бол шүүмжлэлтэй хандаж улс орны стратегийн чухал салбаруудаа бол бага хэмжээгээр ч гэсэн хөвчилж болохгүй гэсэн байр суурь илэрхийлсэн байна. За гэхдээ гишүүдийн дийлэнх нь бол хилцхэн зүйтэй гэж ингэж үзсэн. Тийм учраас та бүхэн одоо ингээд тойргоо сонгогдсон гишүүд бол тойрогт ажиллана. Тэгтэн энэ одоо та бүгдийн амин чухал амь зуулга болсон 5 толгой Эрдэнэтийнхаа станцуудынхаа хөгжлийн асуудлыг сайн тайлбарлаж яриа. Эднэр бол ард түмэндээ үлдэх ёстой. Тэгэд өнөөдөр хүртэл бас Ахмад өмнөх үеуд маань ард түмэндээ үлдээсэн биш төвчлөхгүй. Тэгээ шуналтай нэг хэсэг нөхцөл одоо бас л баялаг бүтээгч, импортыг орлох бүтээгдэхүүн хийхийн оронд байгаа одоо бэлэн энэ салбарууд л хомсаад өрхийг бодож байна шүү дээ. Тэгэхээр энийг хамтаараа одоо олуула үжил бодлоо илэрхийлж зогсоохгүй бол энэ шуналтай осооч эрхэмдэлтэй мөнгөтэй хэцүү. Ямар нэг байдлаар л одоо ахыг бодож байгаа. Энэ ч улс орнод ижиж байгаа ашигтай салбарууд байхгүй. Ер нь бол зүгээр одоохондоо нөгөө бас иргэдийнхаа амжиргааны орлого бага байгаа энэ үед цахилгаан дулааны үнийн хямд байх гээл үнийн төр бариад идэг. Хэрвээ эдрийг хувьсал авчихсан ашигтай ажлыг бол ямар ч асуудал байхгүй. Үнийн өсгөл болго тулгаал болго та цахилгаан дулаангүй амьдрахгүй шүү дээ. Тийм учраас бол энэ салбаруудыг дийлэнх улс орнууд бол хөвчлөдөг юм аа. Хөвчлөдөг. Тийм учраас хаврын чуулганаар энэ асуудал шилжигдэхийн өмнө бас гишүүдтэйгээ уулзалт хийвэл очиж санал бодлоо илэрхийл. Манай монголчууд нэг том дутагдлаа. Ерөөсөө ингэж нийтээрээ ийм асуудлынхаа төлөө дуурч чаддаг. Үзэл бодлоо илэрхийлж чаддаг. Ганц нэг л илэрхийлж явах хэрэгтэй юм шиг. Ингэж боддог. Үгүй тийм биш. Нийтээрээ илэрхийлэх хэрэгтэй. Хурл уулзалтууд нь оч гишүүдтэй хэл, сошиалаар харьц, пост оруул, мессеж бич. Ингэж та нарын одоо иргэдийн амьдралын амь зуулга болж байгаа Эрдэнэт 5 толгойг авч үлдэнэ. Станца. Тэгэхгүй бол алдна. Баг-багаар хүмсэлсээр агаал байхгүй болгоно. Тэр шуналт нь нэг л тодорхой хөв эзэмшил ороод авах юм бол тэгэл цааш нь харуулна шүү дээ. Тийм учраас эдгээр салбаруудаа бол хомсуулахгүй төлөө бүгдээр хийчих хэрэгтэй. Энд чинь та бидний бүгдийн баялаг байхгүй. Хамгийн гол баялагийг ч авах гэдэг шүү дээ одоо. Тийм учраас энд тэгээ давгаалам ард түмний санал асуулга явуулж байгаа юм тийм. Тэг хэрэгтэй. Итгэх гарга постор бол би үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар эсрэгүүц илэрхийлээд одоо сошиал тэмцлүүрнээс 12 мянган хүн нэгдэж байгаа байхгүй юу?
Чи 12 мянган хүний асуудал биш байсан байхгүй юу? Чи бүхэл бүтэн Монголын ард түмний амьдрал байсан байхгүй юу? Тэг өнөөдөр харал да 100 хэд хүн болчихсон. Учир нь алдахгүй болсон, төр нь улам суларчихсан. Ийм л үндсөлийн өөрчлөлт болсон шүү дээ. Одоо улс орнод хийж байгаа баялагийг чинь хэдхэн гэрүүл авах гэдэг шүү дээ. Тийм учраас нэгдмэл бай. Нэг хэсгийг явуулчаад би араас чинь телевизээр дэмжинэ, би дуурнаа, телевиз үзээд дэмжинэ гэж болохгүй шүү дээ. Нийтээр энэ та бүгдийн хүн бүрийн өрх бүрийн амжиргааны асуудал яригдэж шүү дээ. Тэгээ алдцсан хойно одоо ямар нэг байдлаар гомдлоод ундаг. Тэгж болохгүй шүү дээ. Тийм учраас бол одоо алдаагүй дээрээ сайн асуудлаа ярьж авах хэрэгтэй. Тийм учраас би та нарыг гишүүдтэйгээ уулз сошиалаар санал бодлоо илэрхийл гэж байгаамаа. За ингээд улсын хурлд өмч хувьчлах эрх нь байдаг байхгүй. Тэгээд оруулж ирж байгаа. Отхон байд гэж хүн эмч асуугаад байх шиг байна. Тийм учраас энэ их хурлын гишүүдийг сонгоно гэдэг асуудал чинь тэр нэг сонгуулийн үед нэг намын гишүүнчил мөнгөний төлөө өгчөөд байгааг бас анхаарахгүй болохгүй байгаа байхгүй да. Тэгээд буруу улсуу сонгочвол дараа нь 4 жил зургатайгаа ирэлдээ суугаад иж болохгүй шүү дээ. Тийм учраас ер нь ухаарах цаг бол босоо. Одоо иргэдэн хэрсүү бай. Амжиргааныхаа төлөө тэмцдэг бай. Тэгж бай сайхан амьдэн шүү. Энэ их баян орн байж аж. Өнөөдөр иргэн бүрд навд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ одоо 2021 оноос 50% өссөн байна. Гэтэл амьдрал чинь тэгж өсөхгүй шүү дээ. Тэр чинь хаашаа ороод байгаа гэдгийг бодох хэрэгтэй байхгүй. Нэг хэсгэн хүмүүст хүн амын 3% ороод байна шүү. Одоо бүр ингээд хамгийн гол баялгуудыг чи хөвчилж авах гэдэг шүү дээ. Тийм учраас үр хөвгтэй бод, ирээдүгэн бод. Тэг бүх нийтээр энэ дээр анхаарал хандуул. Тэгжээж авч үлдэнэ. Тэгээсээ гэж би та бүгдд энэ мэдээллийг өгöd байгаа шүү дээ. Сошиалаараа үзэл бодлоо илэрхийл. Энэ бас тэмцэн шүү дээ. Тийм учраас сошиалаар нэгдээд нэгдсэн групп байгуулад ингээд тэмцлээ явуулж болно шүү дээ. Ийм л зүйлийг би та бүгдээ хэлээ. Тэгэхээр одоо хаврын чуулганаар бол энэ асуудлыг хэлцэгдэх нэ. Тэрнээс өмнө та бүгдийн төлөөлөл болж байгаа сонгогдох гээд явж байхдаа та бүгдийн төлөө хөтлөө зүтгэнэ гэж амласан тэр улсуудтай хэл. Дахиад эргэж ирэх нүртэй бай гэж хэл. Тэгжээж амжиргааныхаа их усрыг улс орноо чирж бай баялгаа авч үлдэн шүү гэдгийг хэлэх байна.